явчихсан тэгэл. За эхлэх үү. Болцсон уу? За улсын ерөнхий прокурорын байгууллагаас тухайлсан тэдний зохицуулалттай хуулинд нь өөрчлөлт орсон болохоор 2026 оны 1 сараас эхлээд зөрчил бүртгэгчдийн нэгдсэн санг үүсгэсэн. Үүнтэй холбоотой системийн шинжилтүүдийг хийсэн байна лээ. Төлбөр тооцооны хэсэгтэр бол төрийн сан хэвийн үйл ажиллагаа явуулаад орлого зардлага хэвээ явж байгаа. Энэ дээр ямар нэг өөрчлөлт гараагүй. Харин хуучин явуулдаг байсан тэр Smart Car гэрээгээ гэдэг компаниуд энэ системийн шинжилттэй холбоотой улсын ерөнхий прокуророос холбогдох нөгөө documentation баримт бичгийг гаргуулж авдаг систем дээр өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэр өөрчлөлтийг хийхдээ тодорхой нэг талбар дээр буруу утга өгдөг яг хуучнараа засварлаагүй илгээсэн ч юм уу те тэрнээс болоод зарим иргэдийн одоо энэ Smart Car гэргээгээр төлсөн төлбөрүүд нь төлөгдөөгүй мөртлөө төлөгдөөгүй гэсэн лавлгаатай харагдаад байна. Энэ асуудлуудыг өнөөдөр Meta гэдэг тэр энэ финтекийн холбоо болон тэр холбогдох гэрээгээ болон Smart Car гэсэн компани төлөөллүүд нь хэрж уулзлаа. Тэг өөрсдөө ийм алдаатай хөгжүүлэлт хийсэн байсан гэдгээ өөрсдөө ойлгосон. Тэг үүнтэй холбоотойгоор хэрхэн засварлах тухайн байгууллагууд засварлаад дахиад дэлгүүлээгээ илгээгээд эхлүүл тэр киоск үед юм уу бусад вебсайтаар ороод төлөх бүрэн боломжтой байна. Энэ системийг хариуцж ажиллаж байгаа байгууллага нь болохоор улсын ерөнхий прокурорын байгууллага. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон системтэй зөрчил бүртгэлтэй холбоотой нарийн асуудлыг бол ерөнхий прокурорын газраас тодорхойлох нь зүйтэй. Одоо нөгөө TPay-гээр ороод мэдээлэл нь ирж байгаа хэрнээ ороод торгуулаад төлөе гэхээр ингээд банкаа сонгоод тэр болохгүй гэж болохгүй. Тэгэхээр энэ яагаад юм бэ? Хүмүүс бас хаагуур болж бас төлөхгүй энэгээр төлөх юм. За банкаа ороод сонгоод болохгүй гэсэн тийм тохиолдол гарах эсэхүү. Яагаад гэвэл тэр TPay-Go гэдгийг улсын ерөнхий прокуророос ийм Монгол ашигладгүй те эсвэл ухаалаг утас ашигладгүй иргэд байдгийн байна. Эдгээр иргэд яаж төлөх вэ? Өөр төлөх сууг нээж өгөөч гэсэн албан хүсэлт өгсөн сангийн яамд. Тэрний дагуу сангийн яамнаас TPay-г вебийг нь гаргаад тавьсан байгаа. TPay-Go-г тухайн сайт руу хандаад нэхэмжлэгийн дугаар юм уу эсвэл тухайн хөрөнгийн дугаар те регистрийн дугаараар үүссэн нэхэмжлэлээ хараад төлөх бүрэн боломжтой байгаа. Ийм монголоор төлж болж байна те. Одоо бид нар бусад банкуд дээр шууд очиод төлбөр төлөх зөрчлөлийнхаа торгуулийг төлөх боломжийг нээж өгөхөөр ажиллаж байгаа. Банкуд эхнээсээ ороод эхэлсэн явж байгаа. Ер нь 2-3 сартаа багтаа төрийн банк ч гэсэн арай олон салбартай гэдгээр төрүүлж орох байна. Өөрсдөө алдаатай хийсэн гэсэн нь юу гэсэн үг юм бэ? За, айгүй энгийнээр тайлбарлаж байгаа. Одоо миний регистр гэж байгаа шүү дээ. Дахин давтагдахгүй те. Тэр регистрийг заа юу гэдэг 1-6 гэдэг цифрыг гүйлгээнийхээ утган дээр хийгээд явуулаарай гэхээр төрийн сан тэрийг хүлээж аваад таньдаг байхгүй юу? 1-6 гэдэг чинь иргэнд оржийн тэр тээвэр ирсэн татварч юм байна те. Тэр зөрчил нь юм байна. Тухайн иргэн дээр ч олон зөрчил байгаа шүү дээ. Тэгэнгүүт тухайн байгууллагууд яаж юм гэхээр 1-6 биш 1-8 ч гэдэг юм уу те дунд нь үсэг тоо хойлдог ч юм уу бидний таньж бүртгэж чадахгүй гүйлгээний утгатай мэдээллийг илгээхээр бид нар төлбөрийг нь өөрчилж чадахгүй болчихж байгаа байхгүй санаа. Ойлгож байна уу? Жишээ нь нэг ороод TPay-ээр ороод төлнө гэж байгаа шүү дээ. Тэрнгээр ороод төлөх гэхээр хүмүүс ингэж болохгүй байна гэж байгаа. Тэр нь тэгэхээр танайхтай холбоогүй гэсэн үг. Тий, ер нь бол энэ тэр зөрчил бүртгэлийн мэдээллийн сангаас л тэр чинь мэдээллийн дуудаж сан дээр ийм зөрчил байна гэдгийг л харуулж байгаа байхгүй юу? Тэгээд төлөё гэдэг сонголтыг хийхээр банкуд нь гарч ирээд төлбөр төлөлтөнд явагдчихж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тухайн зөрчил бүртгэлийн мэдээллийн санг хариуцж байгаа байгууллага нь тухайн системийг хөгжүүлсэн байгууллага нь улсын ерөнхий прокурор байхгүй. Тэгэхээр тэр үнэтэй холбоотой нарийн мэдээллийг бол прокуророос татдаг. Тэгвэл прокуророос танайх руу одоо ийм асуудал гарсан байгаа шүү гэдэг ч юм уу тийм мэдээлэл хийсэн. Бид нар энэ нөгөө нэг дөнгөж ашиглалтанд ороод удаагүй систем учраас дутагдал гарах яг тохиолдлууд байгаа шүү дээ. Тэр болгон дээр манай яамны IT-гийн мэргэжилтнүүдтэй холбогдоод бас манай төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтнүүдтэй холбогдоод зөвлөгөө аваад тухайн иргэдийн асуудлыг шийдээд явж байгаа. Өнөөдрийн ярьж байгаа гол асуудал бол киоскоор төлж болохгүй байна, Smart Car-аар төлж болохгүй байна гэсэн асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээр хоёр байгууллага маань өөрсдөө бүтцээ
зөв одоо хийгээд явуулвал бид нар хүлээж авахд биелэн санаа нь бол одоо буруу юм илгээнэ л гэсэн үг. Тийм учраас нөгөө смарт гараар төлчөөд байхад ийм Монгол дээр нь төлөөгүй байна гэж харагдаад байна шүү дээ тийм учраас. Цаас ингээд юуны одоо мета холбооноос ирж байгаа холбооны хүмүүс ирж байгаа ингээд тендерийн ямар шалгаруулалтаар ингээд гарч ирсэн гэдэг юм шиг байна. Компаниуд газрууд сайтууд байгаа байна. Тэрийн тэгээд одоо ингээд юм албаны хүмүүс нь бас мэдэхгүй байна. Тийм. Хэн мэдхтэй бол хаана яаж За тендер сонгон шалгаруулалтгүй систем хөгжүүлэгдэнэ гэж угаасаа байхгүй. Очин заавал худалдаа байгаа шүү дээ явна нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаар тэр зөрчил бүртгэлийн систем чинь улсын ерөнхий прокуроос асуух хэрэгтэй байхгүй юу? Тэдний багцаас сонгон шалгаруулалтаа зардлаад хөгжүүлэлт хийсэн систем. Тэгэхээр манай одоо төрийн сан болон сангийн яам мэдэхгүй байхгүй тэр системийг. Яг тэр систем хизээ яаж тендер сонгон шалгаруулалт зарлж тухайн системийг хөгжүүлсэн юм бэ гэдгийг улсын ерөнхий прокуроос асуух хэрэгтэй. Зөрчлийг яриад байна шүү дээ тийм. Одоо энэ зөрчил бүртгэлийг яриад байна шүү дээ төлөө.